Төмөр замын 2-дугаар цаашаа заглаглааны нийт одоо хамт олон үйлдвэрчлийн нэвлэлийн идэвхтэн гишүүдийн багийн тоглолт багийн ажлыг нэмэгдүүлэхийн 2016 оны сургалтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон нийт төмөр замчдаа алан баяр хүргье. Манай багийн нэр манай багийн мөрө төмөр замчдын яваад баатуа. За ингээд байна. Өөрөөр дооны доктор үйлчлэг тийм ээ Монгол хүмүүсийн энэ үзэл санаа философи өсөр үндэснээс хөөр байдаг. Яг тэр бүрийн хэрэг бүтүүл бүрийн ийм зарчимдаа толгойлдог. Өнөөдрийн энэ баг хамт олноор цуглаад сэтгэлээ бодлоо өөрсдийнхөө зорилго мөрөөдлийн тухай ажил хөдөлмөрийнхөө тухай сэтгэлээ бодолч ингэж хамт байна гэдэг бас ховор завшаа. Өнөөдрийнхөө сонссон мэдсэн зүйлийг нэгийг ч гэсэн амьдралдаа хэрэгжүүлж үргэлжлүүлээд бас энийг цааш нь үргэлжлүүлж бас хилцэх хэрэгтэй. Үргэлж энэ тухай ярьж хоорондоо нэг нэгэндээ сануулж одоо хазаасан газрын түшээ тийм ээ ачсан газрын сануулаад ингээд явах юм дээр нэмээр босоод байна тийм. За тэгээд хамгийн гол зүйл нь ийм байгаа шүү. Мэргэжлийн юмаа сурсан мэргэжсэн хүмүүсийн дуу хоолой гэдэг маш байн өгүүлэгдэж идэг. Тэр хүмүүсийн дуугаасаа оролцоосоо гэж байн хүлээж идэг. Энэ улс Монголын бүлээл байдаг. Тэр нь буцаагаад нөгөө залуучуудаа залуу мэргэжчүүдтэй буцаагаад энэ өөрөө оролцоод буй бас уран зориг өгөх тийм ээ. Буцаагаад одоо болохгүй байгаа юм засаг залруулах тийм бүх дуу хоолой хүрч явж өгч идэг. Тэгэхгүй ингээд бүгд болон хараад суугаад тийм бүгд ингээ амиа бодоод ингээ утгаа ингээд явах юм. Энэ бол ямар ч тийм багийн тоглолт үүсэхгүй. Тэгэхээр төмөр замчин хүмүүс яг хас зэрэг тийм ээ. Яг хэмжээний хүн шиг байна бүлэн байж уцаа байна унтраах ингээд асар тэгээд хүмүүс хоёрыг уулзуулж тийм ээ хохын ойлгох юм ингээд үйл зүтгэж идэг. Ийм хүмүүсийн энэ халуун сэтгэл ялангуяа энэ сайн шангийн оюун санааны тойрог байгаа энэ хүмүүс оюун санаа илүү бүтээж илүү бас гой сайхан гэж өрөөлөдөг бас гаргаж тавьж зорж оруулж бүтээж байгаа нь бас их сайхан байна. Тэгээд та бүхэн маш их юм нөөц цааш маш их юм хийж нэр маш их байна. Тэгээ үүнийг зөвхөн урд ажилдаа биш тийм ээ. Энэ салбарынхаа хэмжээ, энэ бас үндэснийхээ хэмжээ, ирээдүйн үе бүр ухааж явах бол энэ их бичиг хүч оюун санаагаа зориулж Монгол үндэстэн үргэлж мандан бодохын төлөө өрөөлөё. Өнөөдрийн сургалтанд одоо бидний урилгыг хүлээн авч бидэнд одоо маш сайхан сургалт явуулсан Босон дор сурагчдаа бас хамтлагийн зүгээс баярлалаа. Сэтгэлээ бас багштай холбогдсон бас багшингөө маш их ачаалттай учраас одоо боломж байна одоо дөрөв цагийн өнөөдөр ирлээ. За тэгээд манай энэ бусад гишүүдээ үйлдвэрчний биш одоо жирийн ажилчин өртөөний даргалжны олон улсад заавал үйлдвэрчний сонгуультыг хөтлөхгүй одоо хайлаад орсон байна. За энд байгаа бүхэл хүмүүс бид татвар төлөөд үйлдвэрчнийг явуулдаг. За энэ жил бол бас арай өөр биднэрт тамарт мэдрэгдэж байна. За бид нар энэ сонгуулаар 15 оны сонгуулаар шинэ баг одоо сонгогдсон одоо хөрөгдөрж одоо манай Зангилааны үйлдвэрчний нэвтрүүлгийн зөвлөлт бүх байгууллагын дарганы зөвлөлд хөрөгдөрж яасан маань найзг нэр юм байна. Оо Батбаат. Сумарчаа баяраа гэдэг ингээд 6 хүн бид урд нь дайг нэг хөшөө чиглэсэн байсан тийм бас андаа төрч байсан баг. Энэ жил бид нар бас яг үнэхээр баг гэдэг өнөөдрийн сургалтаас хараад нэрээ манай баг чи бас хүчтэй баг болж чадсан юм байна гэж бид судлаа. Тэгээд энэ саналыг тавьж одоо их дэмжиж одоо өнөөдөр бас
баггүй хэмжээний одоо заалт бид бас гаргаж байгаа. Энийг бас дэмжиж одоо энэ боломжийг олгож өгсөн бас энэ зөвлөлийн даргамт бас хамт олонныхоо зөвлөсөнд хүрч баярлалаа. Хоёрдугаар нь бас ажлаа хоош тавиад ирээд энд оролцсон бүх улсуудаа баярлалаа. Тэгээд энэ сургалт ганцхан нэг удаагийн биш тийм ээ. Дахиад цаашид бид нар байгууллага дээр хамт олон цэг дээр заалмаг бас тодорхой байдаг учраас 2-3 байгууллага нийлээд ч юм уу авах бас боломж биднэрт байна. За өшөө дан сургалтаа байдаг зөвхөн өнөөдрийн Монгол гэн гэдгийг сонсох хэрэгц тийм ээ. Нэг авах боломж байна. За цаашлаад бас би өглөө багшид санал тавьсан даавраад энэ бүтэн гай болгон одоо өнгөл лекцийг одоо тэр нөгөө скриптив Монголиа гэдэг дуучин яруу нэгдэл Монгол гэсэн байсан. Одоо 10 жилийн түүхтэй дандаа бидний үеийн залуучууд биднээс ахмад ингээд Монголын шилдэг сорог болсон хүмүүс нийлээд энэ Монгол хүний үнцэн Монголын хөгжлийн төлөө одоо ингээд санаа тавьж байгаа. Одоо хамгийн идэвхтэн одоо зохион байгуулагч нь давсанд орж байгаа нэг ингээд хөтлөд явдаг. Бид нар бас энэ үнэтэй бас ингээд холбогдсондоо маш их боломж биднээс нээгдэж байгаа. Тэгэхээр цаашлаад бид нар тэр бям гарагт одоо оюутнуудад үн төлбөргүй тавьдаг лекцийг одоо нэг удаадаа манай байгууллага дээр танад өнгөр Монголын сарвас улсуудтай ингээд хүмүүс өөрийн бүх байгууллагууд дээр ингээд нэгээр ингээд лекц тавиад ихтэй үн төлбөргөө бид бол бас танаа ирж очих зардал бас ингээд өөр ус руу холбоотойгоо явж ингэж ингээд тааяа энэ дээр бас одоо ингээд бидэнтэй хамтарч ажиллаарай бидний өөрөөр хүлээж аваарай маш их баярлалаа гэж. За одоо нэг ийм зүйл байна. Арайд бас одоо манай бүтээлч монголчуудын багийн сургалтууд ингээд ихтэй өөрийн гэсэн ёстой золгож хэлдэг. Дуусахтаа бас нэг өөрийн гэсэн ёстой байдаг. За үүнийгээ бид нар хидэд төвөрлөлт гэж нэрлэх байгаа. За энэ нь ямар учиртай гэхээр өнөөдөр оролцсон бүх хүмүүс нэг ч хүнийг үлдээхгүй төвөрнө. Өнөөдөр бас л энэ ойлгох тухай нэг хүндлэх тухай ярьсан чи тэрийг бодиттой хэрэгжүүлээ. Төвөрхтэй гэхдээ тэр хүндээ бодож явдаг ч юм уу хэлхийг хүссэн урам зориг өгсөн нөгөө нэгэндээ урам өгүүлгээ яриад байгаа шүү дээ. Яриад байгаа юм аа хийгээд гэж яахгүй юу. Тэгээ сайхан үг хэлээ. Дэмрээ урам хэлээ. Дэшээ өргөө шидээ. Бүгдийг шидэд төвөрлөлт нөрж байна. Тэгээ хоорондоо шууд холилдоо төвөрлөлт шүү заяа.